Өнөөдөр хичээл дээр арифметик прогресс гэсэн сэдвийг авч үзье. За чанар 1 нь А-ийн арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёо нь А-ийн тэнцүү А1 дээр нэмдэг нь N-ээс сасдаг нь 1 D байна. Энд А1 нь эхний гишүүн, D нь харин ялгар байна. За эхний гишүүн бол А-тай тэнцүү, хоёрдугаар гишүүн бол эхний гишүүн дээр 1 D-г нэмсэнтэй тэнцүү. За 3 дугаар гишүүн бол 2 дугаар гишүүн дээр 1 D-г нэмэх буюу 1-р гишүүн дээр 2 D нэмсэнтэй тэнцүү байна. За 4-р гишүүн гэдэг бол 3 дугаар гишүүн дээр D нэмсэнтэй тэнцүү, харин 1-р гишүүн дээр 3 D нэмсэнтэй тэнцүү байна. За 5 дугаар гишүүн 4-р гишүүн дээр D нэмэх буюу А1 дээр 4 D нэмсэнтэй тэнцүү гэх мэтээр ялгарын өмнөх коэффициент нь гишүүний дугааруудаас нэгээр бага байна. За тэгвэл цөмөрөө чанар 1-ийг ашиглан дараах гишүүдийг А1 болон D-гээр илэрхийлье. За 1-р гишүүн бол А-тай тэнцүү үзсэн. А5 бол А1 дээр нэмдэг нь 4D, А9 гэдэг бол А1 дээр 98D нэмсэнтэй тэнцүү. АК-гаас сасдаг нь 2 нь болохоор А1 дээр нэмдэг нь К-гаас сасдаг нь 3D-тэй тэнцүү. Харин АК-гаас сасдаг нь А1 дээр нэмдэг нь К-гаас сасдаг нь 2D, АК гэдэг бол А1 дээр нэмдэг нь К-гаас сасдаг нь 1D-тэй тэнцүү. Харин А2К гэдэг бол А1 дээр нэмдэг нь 2К-гаас хасдаг нь 1D тэнцүү байдаг байна. За тэгвэл дасгал ажиллаж үзье. Дасгал 7 дээр болохоор арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёог гаргасан байна. А-д нь болохоор А1 тэнцүү 2, А10 тэнцүү 92, Б-д нь А9 тэнцүү хасах 101, А2 тэнцүү 75. За бодолтой. За А-д нь А1 тэнцүү 2, А10 92 гэдгээс А10-ыг бүгдээрээ задлаа. А10 гэдэг бол эхний гишүүн дээр 9D нэмэхэд тэнцүүгээд А1-ийнхээ оронд мэдэгдэж байгаа 2-ыг орлуулад өгөх юм бол 2 дээр нэмдэг нь 9D тэнцүү 92 болоод 2 нь хоошоо гараад 9D тэнцүү 90 буюу бидний D буюу ялгар 10 гарч байна. За ерөнхий гишүүний томьёо маань болохоор А-ийн тэнцүү эхний гишүүн дээр нэмдэг нь N-ээс сасдаг нь 1D буюу ялгар та тэнцүү байдаг гэд А1 болон D-ийн хооронд мэдэгдэж байгаа 2 тоогоо орлуулах юм бол бидний ерөнхий гишүүний томьёо маань А-ийн-ээс сасдаг нь 10N-ээс сасдаг нь 8 тэнцүү байна. За Б-д нь А9 нь хасах 101-тэй тэнцүү, А20 нь 75-тай тэнцүү бол А20-оо задлаад үзэх юм бол А9 дээр 11D нэмэхэд 20 дугаар гишүүн хүрдэг байна. За ингээд А9 нь мэдэгдэж байгаа учраас А9-ийн оронд хасах 101-ийг орлуулад бодоод үзэх юм бол хасах 101 маань тэнцүүгийн ард гараад нэмэх болоод 11D 176-тай тэнцүү буюу D буюу ялгар нь 16-тай тэнцүү байна. За А9 9-ийн оронд 9-өө задлаад А1 дээр нэмдэг нь 8D буюу D-ийнхээ оронд мэдэгдэж байгаа 16-гаа орлуулах юм бол бидний эхний гишүүн буюу А1 маань алтаад 299 гэсэн тоо маань гарч ирнэ. За тэгээ ерөнхий гишүүнийхээ томьёонд А1 болон D-г орлуулад өгөх юм бол бидний ерөнхий гишүүний томьёо 16-ээс сасдаг нь 315 гэж гарнаа. Зяаг дасгал 8. Хэрвээ арифметик прогрессийн 8 дахь гишүүн нь 12 ба 17 дахь гишүүн нь 15 бол А-д нь D, Б-д нь А1, В-д нь А38 дахь гишүүн тус бүрийг олох нэ. За тэгвэл биднэрт мэдэгдэж байгаа зүйл нь А8 нь 12, А17 нь 15 гэдгээс систем тэгштэглэр үргэлжлүүлээд бодох юм бол А1 дээр нэмдэг нь 7D, 12-тэй тэнцүү буюу энэ маань 8 дахь гишүүн, А1 дээр нэмдэг нь 16D, энэ 15-тай тэнцүү гэдэг энэ 17 дахь гишүүнийг задлсан байна. За энийг нэмэх болон орлуулах аргаараа бодоод үзэх юм бол бидний D 3-1 гарч ирнэ. За дээрх тэгштэглийнхаа аль нэгэнд ялгарыг буюу олсон D-г орлуулад үзэх юм бол А1 дээр нэмдэг нь 7 хүртдэг нь 3-1 хин 12-той тэнцүү буюу
эхний гишүүн маань 9 бүхэл 3-2 гараад ирж байгаа. За одоо биднэрт А1D маань мэдэгдсэн учраас А38 дугаар гишүүнийг олохдоо А1 дээр нэмдэг нь 37D буюу тус мэдэгдэж байгаа гишүүнийхээ оронд тоогоо орлуулад батах юм бол бидний 38 дугаар гишүүн маань 22-т тэнцүү болж болох нэ. За чанар 2 нь А-ын арифметик прогресс ба К натурал тоо бол АК дээр нэмдэг нь 1 АК дээр нэмдэг нь 2 дараалсан 3 гишүүний хувьд голын гишүүн буюу АК дээр нэмдэг нь 1 нь АК дээр нэмдэг нь АК дээр нэмдэг нь 2-ыг хуваадаг нь 2 гэсэн чанар биелнэ. Өөрөөр хэлбэл альч дараалсан 3 гишүүний хувьд захын 2 гишүүний нийлбэрийн хагас нь дундах гишүүнтэйгээ тэнцүү байна гэсэн чанар. За баталгаа нь болохоор арифметик прогрессийн тодорхойлолтоор АК дээр нэмдэг нь 2 гэдэг бол АК дээр нэмдэг нь 1 дээр нэмдэг нь D байна. Харин АК гэдэг бол АК дээр нэмдэг нь 1-ээс хасдаг нь D болно. Тэгвэл АК дээр нэмдэг нь А-ийн К дээр нэмдэг нь 2 тэнцүү АК дээр 1 хасдаг нь D нэмдэг нь А-ийн К дээр нэмдэг нь 1 дээр нэмдэг нь D тэнцүү 2 АК дээр нэмдэг нь 1 байна. Иймд бидний баталгаа маань үнэн бодтойгоор. За дасгал ажил хэвчлээ. Дараах 3 тоо арифметик прогрессийн дараалсан 3 гишүүн байх X-ийн утгыг олоорой гэж. Заад нь бол ABV гэ тус бүрт нь бодож үзье. За тэгэхээр бид нэр чанарын ёсоор захын 2 гишүүнийх нь нийлбэрийн хагас нь голын гишүүнтэйгээ тэнцүү байна гэдгээр 2x дээр нэмдэг нь 9 дээрээ 15-аагаа нэмээд 2 тугаахад 5x-тэй тэнцэн гэсэн тэгштгэл үсэж байна. За тэгээд 2x дээр нэмдэг нь 24 нь 10x-тэй тэнцээд эндээс 2x тэнцүүгийн ард гараад 8x дээр нэмдэг нь 24-тэй тэнцүү x нь 3 гэж гарч ирж байна. За бэд нь 11x дээр нэмдэг нь 9 дээр 5-аагаа нэмээд 2 тугаахад голын гишүүн буюу 2-той тэнцүү гэж үзээд 11x дээр нэмдэг нь 4 нь 4-тэй тэнцүү. За тэгээ 11x-ээс x тэнцүү хасах 10 буюу x нь хасах 11-ний 10 болж гарч байна. За вэдгэр бодлого. X квадрат дээр нэмдэг нь 9 дээр нэмдэг нь x 5-ыг 2 тугаахад 22-той тэнцүү. Тэгштгэл. X квадрат дээр нэмдэг нь x нэмдэг нь 14 нь 44-тэй тэнцүү юм аа. За эндээс 44-ийг тэнцүүгийн урд гаргах юм бол бидний квадрат тэгштгэл үүснэ. X квадрат дээр нэмдэг нь x хасдаг нь 30 тэнцүүтэй гэдгээс x1 нь хасах 6 x2 нь 5 гэсэн 2 шийд гарч ирэх нэ. За гээд нь зах 2 гишүүнийхээ нийлбэрийг 2 тугаахад x-с хасдаг нь 1 гэж гарч ирнэ. За x квадратаас хасдаг нь 9 нэмдэг нь x-с хасдаг нь 5 нь 2x-с хасдаг нь 2-той тэнцүү буюу квадрат тэгштгэл үүсээд x квадратаас хасдаг нь 12 тэнцүүтийг болж байна. За эндээс x1 x2 шийдэ болох юм бол x1 нь 4-тэй тэнцүү, x2 нь хасах 3-тай тэнцүү болж байна. За хэрвээ арифметик прогрессийн 4 болон 8 дахь гишүүний нийлбэр нь 7 бол А6-г болгож. За баталтай хийхэд бол бид нэр зураглалыгээд А4, А5, А6, А7, А8 гэх мэтчлэн дугаарлаад харуул 6 дахь гишүүн нь голын гишүүн болж байгаа тул чанар 2 маань биелнэ гэж үзээд захан 2 гишүүний нийлбэрийг 2 дугаарахад А6 гарна гэд А4 дээр А8-ыг нэмэхэд 7 гардаг юм бол 7-гоо 2 дугаагаад 3. За арифметик прогрессийн эхний n гишүүний нийлбэрийг олох томьёо авч үзье. За энэ арифметик прогрессийн эхний n гишүүний нийлбэр нь S-ийн тэнцүү А1 дээр нэмдэг нь AN-ыг хуваадаг нь 2, үрждэг нь n байна. За энд бид нэр AN гэдэг бол ерөнхий гишүүний томьёо гэдгийг мэдж байгаа. Үүнийг AN-ийнхаа
оронд орлуулад үзэх юм бол S-ийн тэнцүү 2А1 дээр нэмдэг нь N-ээс сасдаг нь 1. Тэ хуваадаг нь 2 үрждэг нь болно. За дасгал ажлын. Хэрв 13 гишүүнтэй арифметик прогрессийн эхний гишүүн нь 12 ба сүүлийн гишүүн нь 36 бол A'д нь 2 ба 3 дахь гишүүнийг бол B'д нь бүх гишүүний нийлбэрийг болгож байна. За тэгвэл бодолтой хий. A'д нь биднэрт мэдэгдэж байгаа зүйл нь бол эхний гишүүн нь 12 юм байна. Бид нар нийт 13 гишүүнтэй дараал арифметик прогресс байгаа юм байна. Үүнээс нь D-г яаж болох юм бэ гэх юм бол ерөнхий гишүүний томьёо хондоо А1 болон N-ийн утганд тоонуудаа орлуулад тавих юм бол бидний D маань за 2 гарч. 2 гарчлаа. За D-гээ олцсон бол бид нэр А2 дугаар гишүүн бол А1 дээр D-г нэмэх буюу 14 гарна. Харин А3 дугаар гишүүн бол эхний гишүүн дээрээ нэмдэг нь 2-ыг үрждэг нь 2 буюу D буюу 16 гарч байна. За бид бүх гишүүний нийлбэрийг олох юм бол бидний А1 болон D, N гэсэн үгсүүд бүгд мэдэгдэж байгаа учраас тус бүрт нь орлуулад 2-ыг үрждэг нь 12 нэмдэг нь 13-аас хасдаг нь 1, үрждэг нь 2, хуваадаг нь 2, үрждэг нь 13 гэдэг бүх тоонуудаа орлуулад бодох юм бол бидний 13 гишүүнтэй арифметик прогрессийн гишүүдийнх нь нийлбэр нь 310 гэрнэ. За дасгал 21 эвжлийн нийлбэрийг олоорой гэж. За А1 тэнцүү 2 D буюу ялгуур нь 3 бол N хэдэн бэ? Нийт хэдэн гишүүнтэй бэ гэдгийг олох гэж. За хэдэн гишүүнтэй гэдгийг олохын тулд ерөнхий гишүүнийхээ томьёоны оронд А1 болон D-г орлуулах юм бол бидний N утга нь гарч ирнэ гэсэн үг. Нийт бид нэр 92 гишүүнтэй арифметик прогресс байна гэж үзээд нийлбэр олох томьёондоо N болон A1 D-ийнхээ утгуудыг тавиад өгөх юм бол бидний бодлогын хариу 12742 гарах нь. За B'д нь эхний гишүүн нь 4, D буюу ялгуур нь 19 байгаа бол нийт хэдэн ширхэг гишүүнээс бүрдсэн тоон дараалал юм бэ гэдгийг хараад мөн адил ерөнхий гишүүнийхээ томьёоны оронд А1 болон D-г орлуулад бодохоор бидний N буюу тоон дараалал маань 69 гишүүнтэй байна. За тэгээд нийлбэр олох томьёондоо А1 N болон D-г орлуулад бодоход бидний уг дараалал маань 44850. За одоо бие дааж бодох бодлогуудыг гэрээнд талбарт